За та нар маань галзуу кино сувагтан тавтай морил. Энэ удаад блогийнхэн ярьж өгөхөр сонгосон галзуу кино бол Алдарт гэртээ ганцаараа киноны 1 болон 2 дугаар анги. Шинэ жил болгоноор л энэ гайхалтай галзуу киног ярихгүй бол нэг л тийм дутуу санагдах юм аа. Тийм болохоор 2 ангийг нэгтгээд та нартаа хүргэж байна. За тэгээд энэ галзуу гайхалтай шинэ жилийн киног та нарт ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар илүү сонголт, илүү боломжийг үргэлж олгодог Top Electronics, электрон барааны дэлгүүр хамтран ажиллаж байна. Та нар маань тэгээд муу буруугаа дэмжихийг хүсвэл шинэ жилийн бэлэг болгоод саба дараагүй бол саба, дарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм штэ. За тэгээд хэдүүлээ энэ галзуу гайхалтай шинэ жилийн киноны тайлбартан орцгоё. Киноны эхэнд Маккалистрийн гэр бүлийнхэн Франц руу явах аялалд гарахаар хөл толгой нь олдохгүй бужигнж байлаа. Маргааш өглөө нь Алсын Европ руу явах гэж байсан гэр бүлийнхэн сандралдан бужигнж байх зур. Нэг цагтаа тэдэн дээр ирж дараагийн байшин руу явхаас өмнө нэг ч болов хүнтэй харилцах гэж оролцсон ч тэрнийг тоох хүн байсангүй. Энэ өмнө дундуур Кевин хүү цүнхээ баглахад туслалцаа авах санаатай. Эцэг их, аваг ах, эгч, үеэлүүдээс татаж чангаасан боловч нэг ч хүн тэрнийг авч хэлэлцсэнгүй. Уурн хүрсэн Кевин хүү гэрийнхэнтэйгээ муудалцаж би том болохоор ганцаараа амьдрнаа гэж хашгирдаг. Аргай барсан Кевин ах баазаасаа тусламж авахар ирсэн ч цаадах нь бас л тоосонгүй. Бааз Кевинийг үргэлж дээрлэхдгээс гадна гэрийнхэн гадаа цас цэвэрлэхээр үе үе ирдэг Марли гэгч хөгшнийг хүйдэн цуст алуурчин гэж Кевинийг айлгадаг. Энэ үеэр гэрийнхэнүүдэнд төвчээртэйгээр хүлээж зогссон цагт Кевиний аав Петрийг түр зогсоогоод тэднийх аялалд явхаас өмнө шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан эсхийг лавлана. Учир нь Крисмас баярын үеэр олон айл урт хугацааны аялалд явдаг учраас араар нь хулгай зэлгийн орох явдал түгээмэл тохиолддог болохыг цагдаа аавд нь сануулна. Орон хоолны үеэр бааз Кевинийг төвчээрийг нь алдтал нь үдсэн учраас Кевин бааз руу дайрч ширээн дээр байсан уух юмнуудыг тэнд байсан паспортууд дээр асгаж орхидог. Үүнд нь ууралсан Маккалистрийнхэн бүгдээрээ нэгэн дугаар Кевинийг буруутгаж дээврийн өрөө рүү цөлдөг. Ингээд ээж Кейтэн тэрнийг дээврийн өрөө рүү дагуулж явахдаа нөгөө цагдаа таарч уучлал гуйгаад маргааш нь гэр бүлээрээ Франц явах гэж байгаа учраас ердийн үеэсээ илүү хөл хөдөлгөөнтэй байгааг тайлбарлана. Цагдаач тэднийг сайн яваад ирэхийг хүсэж тэдний эзгүүд цагдаагийн байгууллага гэрийг нь сайтар хамгаалж байх болно гэж хэлээд гарч явдаг. Ингээд Кевинийг дээврийн өрөө рүү оруулах юм аа. Ээж хүү хоёр дахиад санал зөрөлдөнө. Иннээс болоод ууралсан Кевин тэдний хэнийг нь ч цаашид дахиж огт харахыг хүсэхгүй байгаагаа хэлээд дээврийн өрөө рүү яваад орчихно. Гэвч хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр киноны үйл явдал цаашид Кевиний хүсснээр өрнөх болно. Ингээд бүгд унтсан хойно ширүүн салхи шуурж цахилгааны шон унснаар тэдний гэрийн тог тасарч бүх хүмүүсийн сэрүүлгийг унтрааж орхидог. Маргааш нь нам унтчихсан тэд урд оройнхоосоо жилүү бужигнж онгоцны буудалд амжиж очих гэж дээшээ доошоо гүйлдэж эхэлцгээв. Маккалистрийнхэн машины гадаа жагсаж хүүхдүүдийн тоог авах зур. Хөршайлын нэгэн хүү тэнд байж таарч санамсаргүй тоонд орсноор Маккалистрийнхэн өөрсдөө бүрэн байна гэж бодоод онгоцны буудал руу хөдөлцгөн. Онгоцны буудалд ирсэн тэд зогсоо зайгүй гүйсээр арай хийж онгоцондоо амжиж сууцгаана. Ингээд тэдний санаа ашгүй нэг юм амарна. Гэвч тэдний амар тайван байдал удаан үргэлж ирэхгүй гэдгийг хэдүүлээ сайн мэднэ. Харин оройтож болсон хөөрхий Кевин гэрт нь хинж байхгүй байгааг мэдээд ихэд гайхдаг. Тэгээд гэр бүлийнхний алга болоосай гэсэн хүсэл нь биелжээ гэж бодоод бөөн баяр. Би гэр бүлийнхнийгээ алга болгочихлоо. Ингээд тэр гэр дотроо ийш тийшээ гүйж хүсснээр чанга хашгирч хүссэн тоглоомороо тоглож жинхэнэ эрх чөлөөгөө эдэлнэ. Тэр ердийн үед эдхийг хоригддаг амьтнуудыг идэж мөхөлцгийг савсаваар нь бас хүссэн киногоо үзэж цагийг дураараа өнгөрүүлж эхэлнэ. За sorry байж байгаарай. Борон та нартай гоё мэдээтэй ганцхан реклам алгадах. Top Electronics дэлгүүр маань чигэд нэг янзын галзуу брендийг Монгол улсад аль биесны эрхийг авсан цорын ганц дэлгүүр юм байна. За тэгээд энэ чигэд брэнд нөө штэ дизайн, хэрэглэгчийн сэтгэл ханамж, технологийн шийдэл, зах зээлийн үнэлгээ зэргээр олон улсын хэмжээнд хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн шагнал нэр хүндийн жагсаалтад багтсан брэнд юм байна. Галзуу юу. За жишээлбэл хөргөгч, хөлдөгч, угаалгын машин, QLED 4K зурагтыг хамгийн хямдун олон сонголтойгоор оруулж ирсэн байгаа юм байна. Чиг брендийг Top Electronics-ос
Нэр хаанаас авах вэ гэхээр Мануси мэддгээр халдвартын Central Mall-ын замын эсрэг талд Top Electronics дэлгүүр маань янзын яган өнгөтэй байж байгаа. За бас 3 дугаар хороолол салбар нь бидний сайн мэддгээр өргөө кино театраас дэш өгсөд тэхийн голд нь мэлтэж байгаа. Болохгүй бол 711 гэж залгаад бүх мэдээлэлээ авчих. За кино тайлбараа одоо үргэлжлүүлцгээе. Энэ зур ээж Кейт нь Кевинийг гэрт нь ганцаараа үлдээснэ гинэ тухарч гүн цочролд орно. Тэр өөрийнх нь хариуцлагагүйгээс болоод хүүн ганцаараа үлдчихлээ гэж бодон ихэд хямардаг. Гэтэл хамаатных нь нэг нөхөр тэрнийг тайвшруулах санаатай. Би ч бас харооны шилээ мартчихсан байна лээ гэж хэлж үзнэ. Сайхан оролдлого байлаа. Харин нөгөө талд мань Кевиний хувьд бүх зүйл сайхан байлаа. Гэвч орой болоход байдал буруугаар иргэнэ. Учир нь өмнөх хорон Кевиний гэрт ирсэн цагдаа үнэн хэрэгтэй цагдаа биш. Орон байрны хулгайч байж таардаг. Тэр хавийн айлуудын хэнийх нь аяллаар явж хэнийх нь үлдсэн болохыг нэгэнгүй судалсан учраас эзгүй айлуудыг ухахаар ирсэн нь тэр байлаа. Ингээд тэднийг Маккалистрийн гэрлүү гэдэж эхлэх үед Кевин хүү энийг нь мэдээд яаран арга хэмжээ авч гэрийнхээ бүх гэрлийг асаагаад орон дор нуугдж орхино. Ингээд тэд Маккалистрийнхэн яваагүй байна гэж бодоод дараа эргэж ирэхээр тохирч буцаад явцгаана. Энэ зур орон дороо нуугдж байсан Кевин ингэж нуугдах нь жаахан хүүхдийн ажил гэж өөртөө хэлээд зоргилж гадагш гараад "Хөөе, хүн байна уу? Би чамаас айхгүй байна" гэж хашгирлаа. Гэвч тэрний өмнө Марли хэмээх нөгөө өвгөн гарч ирэх үед тэрнийг хүйтэн цуст алуурчин гэж итгэсэн Кевин гэрлүүгээ ухаан жолоогүй зугтаж одно. Ямар ч байсан Кевин зориг гаргаж гэрээсээ цохиуж чадлаа шүү дээ. Харин нөгөө талд Маккалистрийнхэн онгоцны буудал дээр ийш тийшээ гүйлдэж цагдаад мэдэгдэхийн тулд ярих хутас хайж байлаа. Ингээд нэг эмэгтэй утасны харилцаурыг булааж аваад цагдаа руу залгасан ч цагдаа нарын дотор ажил хийх сэтгэл зүйтэй амьд нээгч байсангүй. Ингээд ээж нь гэр бүлээрээ буцаад нисэх гэсэн боловч хамгийн ойрын нислэг бүтэн 2 хоногийн дараа байлаа. Тиймээс ээж Кейт нь онгоцны буудал дээр үлдсэн болоо. Бусд нь 2 хоногийн хугацаанд аль болох олон зүйл үзэж амжуулахаар яаран явцгаана. Энэ үеэр өөрийгөө гэрийн эзэн боллоо гэж бодсон Кевин томчуудын савн шампуныг хэрэглэлээ. Тэгээд эцэст нь аавынхаа ариутгагчтай тосыг нүүрэндээ түрхэд бидний сайн мэдих энэ үйлдэлийг хийдэг. Бүх зүйл Кевиний хүссэнээр болж байсан ч харамсалтай нь тэр сойзоо олсонгүй. Тиймээс бие даасан 8 настай жаал хүүгийн ёсоор Кевин өөртөө сойз худалдаж авахар дэлгүүр явна. Гэхдээ яаж зүгээр ах вэ? Гадагшаа явхаас өмнө гэрээ баг зэрэг нурааж авна. Ингээд дэлгүүрээс сойз авах гэж зогсож байгаад Кевин дахиад л Марли өвөтөө таарч орхилоо. Айж сандарсан Кевин сойзныхоо мөнгийг ч өгөлгүй зогтно. Гэрлүүгээ харж явсан Кевин нөгөө орон байрны хулгайч нартай таарч ингэхдээ тэдний нэг нь өчигдөрхөн гэрт нь ирсэн цагдаа мөн болохыг танилаа. Хулгайч нар ч Кевинийг таниад тэрнийг дагах гэж оролдсон ч Кевин тэднээс зогтон нуугдж амждаг. Ингээд Кевин хулгайч нараас орон гэрээ хамгаалахаар сэтгэл шулууддаг. Тэр оройн 2 хулгайч Кевиний гэрийн гадаа ирсэн ч тэдний гэрт дүүрэн хүмүүс цуглчихсан. Пари хийж байгааг хараад ихэд гайхацгаана. Кевиний гэрийнхэн Парисаас ирж гисэн болов. Мэдээж үгүй. Кевин гэрийнхэн эд зүйлсийг ашиглаад гэрт нь дүүрэн хүмүүс байгаа мэт болгосон байлаа. Тэр бүхэл Кевин гэртээ пицца хүртэл захиалж иддэг. Ийхүү Кевин цагийг зугаатай өнгөрүүлж байсан ч битүүхэндээ гэрийнхнээ санаж байлаа. Тиймээс тэр гэрийнхнийхээ зургийг гартаа авч хэрвээ тэднийг эргээд ирүүл дахиж хизээж өмөлөхгүй гэдгээ амладаг. Маргааш өглөө Кевин усанд орчоод гэрийн эзэн хүний ёсоор дэлгүүр явж хүнс цуглуулахар шийднэ. Тэгээд тэр аяг тавга тэр бүхэл хувцсаа хүртэл угаалаа. 8 настай хүү гэхэд ажилсаг байгаа биз. Энэ үеэр өнөөх 2 хулгайч Кевиний гэрийн гадаа ирээд гэрт нь хүн байгаа шинжгүй байсанд нэгийг шалгаж үзүүлэхээр явууллаа. Энэ үеэр Кевин байн үздэг киноныхаа хэсгээс амжиж тоглуулсан. Кевиний гэрийн гадаа ирсэн хулгайч айн зүгтэж нөгөөхтөрөө ирээд өөрсдөөс нь өрсөд өөр хулгайч нар байшин дотор орчихсан байх шиг байна гэж хэлдэг. Энэ үеэр ээж Кейт нь нислэгийн хуваараа солих хүн байгаа эсхийг ирж сурна. $500 тэр бүхэл эмиг бөгжөө хүртэл санал болгосон ч нэмэр болсонгүй. Тэгээд байж байтал нэгэн ахмаг насны гэр бүл Кейтэд туслахаар болж нислэгээ сольсон ч тэр нислэг нь Кевиний байгаа Чикаго хот руу биш харин Даллас руу нисэх нислэг байлаа. Далласт ирсэн Кейт Чикаго руу явах нислэгийн билет худалдаж авах гэсэн ч баярын үе байсан учраас нэг ч сул суудал олдсонгүй. Санаан зовж бухимдаж сандарсан ээж нь хүүдээ хурдан очихын тулд чөтгөрд сүнсээ худалдахтаж бэлэн байгаагаа хэлсэнд тэрний яриаг сонссон нэг залуу Кейтэд туслахаар санал тавилаа. Тэр залуу амжилт муутайхан яваа нэгэн полька хамтлагийн хөгжимчин байлаа. Ингээд Кейт тэдний машинд суугаад Далласаас Чикагог чиглэн хөдлөнө. Энэ үеэр 2 хулгайч Кевиний гэрийн ойролцоо ажиглалт хийж байгаад сүлд модтой болохоор модны оройг хөрөөдөж байгаа Кевинийг олж хардаг. Тэгээд тэд нэг жаал хүүд хуурдаж байснаа ухаарна.
Хоёр хулгайч тэдний гэрийг ухахаар тохирно. Ингэхдээ жаахан хүүхдүүд харанхуугаас айдаг учраас орой ирэхэд яг тохирно гэж ярилцлаа. Гэвч Кевин жирийнийг жаалхуу биш ээ. Харин гэрээ хамгаалж байгаа гэрийн эзэн байлаа. Ингээд Кевин хулгайчдыг угтаж авахар бэлдэж эхэлнэ. Кевин Санта Клаусын дүрд тоглодог жүжигчэнтэй таарч яриа өдөгтөө энэ жил Санта Клаусаас бэлэг авахгүй. Оронд нь гэр бүлийнхнээ буцааж ирүүлэх хүсэлтэй байгаагаа хэлдэг. Ингэхдээ Кевин тэрэнд "Би том болсон учраас таныг жинхэнэ Санта биш гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ таныг жинхэнэ Сантад ажилдаг гэдгийг бас мэднэ. Тиймээс миний энэ хүсэлтийг заавал дамжуулж өгөөрэй" гэж гуйдаг. Цаадхан ч Кевинийг өрөвдөж гар цайлгах бэлэг байхгүй учраас тик-так өгөөд явууллаа. Дараа нь Кевин сүмд очсон ч тэнд нөгөө Марли өвөөтөө дахиад таарна. Гэвч сүм дотор байгаа учраас Кевин энэ удаад арай бага ажээ. Тэгээд Марли өвөөтөө үг сольтол цаадах нь харин ч тун дажгүй сайн хүн болж таарлаа. Тэр Кевиний гэрийн эсрэг гудамжинд амьдардаг байж. Кевин гэр бүлийнхээ талаар хэрхэн ганцаардаж байгаа тухайга Марли өвөд ирж сэтгэлээ онгойлгосон бол өвгөн хариуд нь өөрийнхөө сэтгэл доторхыг бас ярьдаг. Ингээд өмнө нь бие биенээсээ жирэхдэг байсан хоёр маань сэтгэлээ хуудалж халуун дотн яриа өрнүүлцгэн. Сэтгэл санаан сэргсэн Кевин гэртээ ирээд хулгайч нарыг угтаж авахдаа бэлдэж эхэлнэ. Тэр өөрийн толгойд орсон бүхий л аргаар янз бүрийн зан гурих бэлдэж төрсөн гэрээ хамгаалахаар байдаг хүчээ шавхдаг. Гэхдээ энэ удаад тэр хулгайч нарыг үргээх занг биш, харин тэднийг хөнөөж мэдэх аюултай зангнуудыг бэлдсэн байлаа. Шатан дээр хальтруулж унгах, гарыг нь түлэх гээд олон янзын аюултай өрх зангнуудыг бэлдсэн байлаа. Нэг бүрчлэн тоочод явах уу, та нар өөрсдөө бүтнээр нь үзээд савж унцах нь үз. За энэ мэдчлэн Кевин хүү хулгайч нарыг таамлах шиг л болно. Гэхдээ мэдээж ингээд хулгайч нарыг удаан торгоож чадахгүйгээ мэдэж байсан учраас Кевин хүү цагдаа дуудаж хулгайч нарын талаар мэдээлэл өгдөг. Кевин модон дээрх байшин лугаа зугтаж араас нь хөөсөн хулгайч нарын олсыг тас хайчлана. Ингээд муур хулган болж удтал хөөцөлдсөний эцэст хоёр хулгайч Кевинийг гартаа оруулж авна. Кевиний хувьд бүх зүйл буруугаар иргэдгийн даваан дээр Марли өвөө гэнэт гарч ирээд хоёр хулгайчийг том хурцээр нам цохиж унгана. Ингээд удалгүй цагдаа нэрч ирж Кевинийг зовоож байсан хоёр хулгайчийг баривчлан авч явдаг. За эсвэл эсэргээр Кевинээс болоод үхтлээ зовсон хоёр хулгайч гэж хэлж болох юм байна. Маргааш өглөө нь Кевин эртлэн боссон ч гэрийнхэн нь бас л байсангүй. Энэ удаад Санта тэдний гэрт ирээгүй болов. Гэтэл яг энэ үеэр ээж нь гэртээ орж ирлээ. Гэр нь эмх цэгцтэй. Сүлд модоо хүртэл засчихсан гялалзаж байгааг хараад ээж Кейт нь их гайхлаа. Энэ үеэр Кевин ч гүйж ирээд ээжтэй тэврүүлэхэд ээж нь Кевинийг орхиж явсандаа чин сэтгэлээсээ уучлал гуйдаг. Гэтэл төд удалгүй гэр бүлийн бусад гишүүд нь ч гэртээ ирж Кевинийг тэвэрч эвлэрцгэн. Тэр бүхэл бааз хүртэл Кевинтэй эвлэрдэг. Дараа нь Кевин цонх руу очлоо. Гадаа цас бодорч байлаа. Цонхоор харахад Марли өвөөдөр аж охин нь ирсэн байлаа. Энэ сайхан мөчийг хараад зогсож байсан Кевинийг гэнэт бааз маш ууртайгаар дууддаг. Баазын уурлах чаргагүй л дээ. Өрөөг нь минь Кевин жижиг болгоцсон юм чинь. За тэгэд Кевин маань сандарч явснаар кино маань конец фильм. Гиснес манайхан мөрөнд ханартаа дуулгах нэг сайхан мэдээтэй. Юу гэхээр шинэ жилийн баярыг тохиолдуулаад байна шүү дээ. Бүүм бүүм бэлэгтэй шинэ жилийн урамшуулал цаанч нь Top Electronics-д эхэлсэн байгаа юм байна. Энэ яг үгээр та Top Electronics дэлгүүр дээр очиод худалдан авалт хий. Тэгээ зөвхөн танд зориулаад маш хэм дун бүүм бүүм бэлэг бэлэглэн гэд боддоо гал зүгц. Жишээлбэл та чик брендийн хөргөгч худалдан аваад л кофе чанагч, будааг шагч, ус буцалгагч гэд өөрт хэрэгтэй бараагаа сонгоод л авчиж байгаа юм. Дээрээс нэмээд брендийн бэлгнүүд өгнө гээд л байна шүү цаанчин. Галзуу. За ингэж болоогүй бүр ямар ч урьдчилгаа төлөхгүй, хүүж төлөхгүй. Шин цахилгаан бараатай шин оноо угтах боломжтой байна шүү манайхан Top Electronics. Зэ Маккалистрийн гэр бүлийнхэн энэ удаад бас л өмнөх ангийн эхлэл шиг Christmas баярын аялалд гарахаар бужигналтцгаана. Энэ удаад тэд Christmas баярыг нарлаг Флоридад тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Тэр орой Кевин бааз хоёр Christmas баярын найрал дунд зогсож дуулах ёстой байлаа. Гэсэн ч бааз Кевинийг өдөж дургууг нь хүргэсэнд бие барьж чадаагүй Кевин баазыг түлхэж унагаснаар найрал дуучдыг бүгдийг нь унгааж орхидог. Гэртээ ирсэн хойно бааз чин сэтгэлээсээ харамсаж байгаа дүр эсгэхэд гэр бүлийнхэн нь итгэнэ. Харин Кевин тэр арганд нь амархан автах хүн биш. Кевиний уучлал гуйх ээлж ирэхэд Кевин хийсэн үйлдэлдээ огтхон ч харамсахгүй байгаагаа хэлээд бааз эхлээд намайг эвгүй байдалд оруулсан. Тиймээс би уучлал гуйхгүй гэж зүтгэн. Харамсалтай нь Кевин ингэж хэлэхдээ баг зэрэг хэтрүүлж гэрийнхнээ бүгдийг нь доромжилж орхидог.
Эннээс болоод гэрийнхэн нь бүгд Кевиний эсрэг болсон бол нөгөө талд бааз энхийн цагаан тагтаа мэтэл дүрсгээд жүжиж байлаа. Ингээд шийтгүүлсэн Кевин дээврийн өрөөнд унтахаар болох үед ээж нь орж ирээд өмнөх удаад ийм зүйл болох үед Кевин гэртээ ганцаараа үлдсэн гэдгийг хэлээд энэ удаад тийм түүх давтагдахгүй тулд байдлыг хурцдахгүй байвал зүгээр вэ шүү гэж Кевинд сануулдаг. Гэвч Кевин ээжийнхээ үгийг сонсохын оронд хэрвээ хүснээр болдог бол Крисмас баярын аялалд ганцаараа явж өмнө нь үзээгүйгээр хөгжилдөх байсан юм гэж хэлнэ. Тэгээд ч Крисмас баярыг халуун газарт тэмдэглэх хүсэл алга гэж хөжөөдлөн. Тэр шөнө нь урдын адил ширүүн салхи салхилж хонлоо. Маргааш нь уламжлал ёсороо Маккалистрийн гэрийнхэн оройтож босоод онгоцондоо амжихын тулд яаран гүйлдэж эхэлцгээв. Гэхдээ энэ удаад ээж Кейт нь өмнөх алдаанаасаа суралсан байлаа. Тэгээд Кевинийг сургалж эхлэх үед харин манай Кевин айл хэдийн машинд ороод суучихсан байдаг. Тэдний гэрийнхэн онгоцны буудалд ирээд бас л ухаан жолоогүй гүйлдэж эхэлцгээв. Тэдний ард арай ядан гүйж явсан Кевин маань шинэ камерныхаа зайг солих зур анхаарал нь сарниж улмаар автагаа яг адилхан хувцас өмссөн өөр хүний хойноос гүйж явсаар гэр бүлийнхнээсээ өөр онгоцонд сууж орхино. Кевин билет бүртгэгчийг санамсаргүй мөргөж орхисон учраас цаадах нь Кевинийг сайн шалгалгүй онгоцондоо суулгаснаар бүх бодлоо эхэлдэг. Яарч сандарсан Кевиний гэрийнхэн онгоцондоо суухдаа тоогоо авч амжаагүй учраас бүгд онгоцонд амжиж суусан гэдэгт найдахаас өөр аргагүй болжээ. Гэвч энэ удаад Кевин болон тэдний гэр бүлийнхэн хоёр өөр онгоцонд суугаад тэс өөр хоёр зүг рүү нисэж орхиноо хөөрхий. Ингээд Кевиний хүсэл биелж тэр гав ганцаараа Крисмас баярыг өнгөрүүлэхээр Нью-Йорк руу нисэж явлаа. Гэхдээ одоохондоо тэр энийг ч мэдэхгүй байгаа. Онгоц нь газардсан хойно Кевин гэрийнхнээ хайсан боловч олсонгүй. Тэр өөр хотод цор ганцаархнаа ирчихсэн байлаа. Харин нөгөө талд Кевиний гэрийнхэн ачаагаа авч байхдаа дахиад л алдаа гаргаснаа ойлгоно. Тэд Кевинийг дахиад мартчихсан. Яг нариндаа бол тэд Кевинийг мартаагүй харин гэрийнхнээ бүртгэж таавах боломж тэдэнд гараагүй юм. Ингээд тэд Флоридагийн нисэх буудлын цагдаагийн газарт хүүхдээ алга болсон гэдгээ мэдүүлнэ. Гэхдээ энэ удаад тэд өмнөхөөс арай тайван байлаа. Тиймээс цагдаад мэдүүлэг өгч байхдаа хошигнж бид хүүхдээ 2 удаа мартаж байсан ч хизээч ачаагаа алдаж байгаагүй юм шүү гэж инээлдэцгэн. Амар гарууд үгүй юу. Харин Нью-Йорк хотод очисон Кевиний хувьд байдал тийм ч муу байсангүй. Харин ч хүсэл нь биелсэнд Кевин баяртай байлаа. Гэр бүлийнхэн маань Флоридад байгаа. Харин би Нью-Йоркд байна. Хамгийн гол нь Кевинд аавынх нь гар цүнх үлдсэн байлаа. Тэр цүнхэнд нь аавынх нь бүх бэлэн мөнгө болон зээлийн карт үлдсэн байж. Аргагүй л Кевиний азтай өдөр таарчтай. Ингээд Кевин шууд л Нью-Йорк хоттой танилцаж эхэлнэ. Ингэж явахдаа Кевин нэг тагтаа тэжээдэг гудамжны эмэгтэйтэй хаалц тулгарна. Иннээс болоод Кевин яг л 1-р анги дээр гардаг Марли өвөгөөс айсан шиг ихэд айж хар хурдаараа зогтдог. Кевиний гэрийг ухах гэж оролдоод Кевинд чадуулсан 2 хулгайчийг санаж байна. Тэд өнгөрсөн хугацаанд шоронгоос оргож амжижээ. Тэгээд алдсан цаг хугацаагаа нөхөх зорилгоор Нью-Йорк хотод ирцгээсэн байна. Ингээд Нью-Йорк хотын завгүй гудамжаар алхаж явахдаа Кевин тэдэнтэй зөрж өнгөрсөн ч энэ удаад хин нь анзааралгүй өнгөрдөг. Мань Кевин Нью-Йорк хотод байх хугацаанд байрлах даруухан оромжоор Алдарт Плаза зочид буудлыг сонгоно. Тэр бүхэл явах замдаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай таардаг. Энэ удаад Кевинд нэгэн нууц зэвсэг байсан нь дуу хураагур байлаа. Тэрээр дуу хураагурт яриагаа бичээд том хүнийг шиг болгож өөрчлөөд Плаза зочид буудлын руу залган бижилгээ ашиглаж аавынхаа нэрээр яриад зочид буудалд өрөө захиалж чадна. Жаахан хүүхэд гэхэд яггүй ухаантай байгаа биз. Гэвч нэр хүндтэй зочид буудалд нь хэний ч мэдэхгүй жаахан хүү буух гэж яваад зочид буудлын зохион байгуулагч менежер ноён Хектор төдийлөн дуртай байсангүй. Тиймээс тэр туслах Седрикийг тэрэн лөө илгээж хүүгийн талаар мэдэж чадах бүхнээ мэдэж авахыг тушаалаа. Ингээд үнтэй зочид буудалд буусан Кевин маань зочид буудлын бүхий л үйлчилгээг авч усан санд сэлж өрөөндөө ахлах тогоочийг нь дуудуулж хоол хийлгэж иднэ. Мэдээж оройн хоолндоо зайрмаг идэх нь ганцаараа яваа Кевиний хувьд бичигдээгүй хууль юм. Кевиний хувьд бүх зүйл таатай байсан ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Тэр оройн зочид буудлын зохион байгуулагч Хектор тэрний өрөөнд сэмхэн орж ирж тагнах гэж оролдоно. Аз зовлоход Кевин дуу хураагур ашиглаад аавыгаа буудлын өрөөнд ирчихсэн байгаа мэт сэтгэгдлийг Хекторт төрүүлж тэрнийг хөөж явуулдаг. Маргааш нь Кевин урт гэгчийн лимузин захиалж халуун пицца эдэнгээ ойролцоох хамгийн том дэлгүүрлөө хүргэж өгөхийг жолоочоос хүсдэг. Жолооч нь Кевинийг Данкны тоглоомын авдар нэртэй маш том тоглоомын дэлгүүрт хүргэж ирнэ. Кевиний энэ зугаа цэнгэн удаан үргэлжилсэнгүй. Тэрний ашигласан зээлийн картыг хулгайлагдсан гэж бүртгэсэн байлаа. Учир нь Кевиний эцэг их хүүгээ олохын тулд ийм арга хэмжээ авсан байж. Энэ зур Кевиний гэрийг ухах гэж оролдож байсан 2 хулгайч дараагийн томоохон ажлаа төлөвлөж байдаг. Ингээд тэд Кевиний байгаа газар болох Данкны тоглоомын дэлгүүрийг ухахаар шийдэж.
Тоглоомын дэлгүүрт байхдаа Кевин олон янзын гой тоглоомуудыг хараад өөрийн ирэхгүй гайхан бишрэн. Ингээд Кевин өөртөө нэг тоглоом аваад бэлэн мөнгөөр төлбөрийг хийх үед худалдагч тэрнээс "Чи ийм их мөнгө хаанаас авсан бэ?" гэж гайхаж асуулаа. Хариуд нь Кевин огтхон ч сандралгүй. "Би их олон эмээтэй юм л да" гэж хэнэгчгүй хариулдаг. Кевинийг худалдагчтай ярилцах зур. Цаадах нь Кевинд энэ Крисмас баярын урамшууллаар олсон бүх мөнгөө тэдний дэлгүүр хүүхдийн эмнэлэгт хандивлах гэж байгааг хэлдэг. Ноён Данкан үнэхээр сайн хүн болохыг ойлгосон Кевиний сэтгэл хөдлөж тэр сайхан үйл хэрэгтэн нэмээд $20 хандивлана. Кевиний энэ сайхан сэтгэлд сэтгэл нь хөдөлсөн худалдагч Кевинд хариуд нь 2 тагтаа бэлгэлдэг. Тэгээд нэгийг өөртөө аваад нөгөөг нь хамгийн дотны хүндээ бэлгэлээрэ гэж зөвлөнө. Тэгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байхдаа Кевин нөгөө 2 хулгайчтайгаа хаалц тулгарч орхино. Баригдах шахсан Кевин байдаг чадлаараа хашгирч эхэлсэнд 2 хулгайч сандарна. Энэ зур Кевин тэднээс хар хурдаараа гүйж зогтдог. Замдаа нөгөө хоёрыг хөөхөн чадаж явсаар зочид буудалдаа ирлээ. Гэвч зочид буудлын менежер Хектор тэрнийг үүдэн дээр барьж аваад хулгайн картаар гүйлгээ хийсэн гэж буруутгадаг. Гэвч Кевин сэргэлэн зангаа ашиглаж үүдэн дээр байсан зочид буудлын ажилтнуудыг маллаж зогтож явсаар баригдлаггүйгээр өрөөндөө орж ирж чадлаа. Зочид буудлын ажилтнууд Кевиний хойноос хөөж өрөөнд нь орж ирэхэд Кевин киноны бичлэгээ ухрааж аавыгаа зочид буудлын өрөөнд ирчихсэн байгаа мэтэр тэднийг хуурч дөнгөдөг. "За ээж гараа дахиад sorry. Бороо нөгөө гоё мэдээтэй реклама дахиад гяс алгадаадах заяа. Top Electronics дэлгүүр маань Chic-д нэг янзын галзуу брендийг Монгол улсад аль биесны эрхийг авсан цороо ганц дэлгүүр юм байна. За тэгээд энэ Chic-д брэнд нөө штэ. Дизайн, хэрэглэгчийн сэтгэл ханамж, технологийн шийдэл, зах зээлийн үнэлгээ зэргээр олон улсын хэмжээнд хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн шагнал нэр хүндийн жагсаалтад багтсан брэнд юм байна. Галзуу юу. За жишээлбэл хөргөгч, хөлдөгч, угаалгын машин, QLED 4K зурагтыг хамгийн хямдун олон сонголтойгоор оруулж ирсэн байгаа юм байна. Chic брендийг Top Electronics-ос нэр хаанаас авах вэ гэхээр Манусын мэддгээр халдвартын Central Mall-ын замын эсрэг талд Top Electronics дэлгүүр маань янзын яган өнгөтэй байж байгаа. За бас 3 дугаар хороолол салбар нь бидний сайн мэддгээр өргөө кино театраас дэш өгсөд тэхийн голд нь мэлтэж байгаа. Болохгүй бол 711 гэж залгаад бүх мэдээлэл авчих. За кино тайлбараа одоо үргэлжлүүлцгээе. Ингээд зочид буудлын арын хаалгаар зугтаж гарч ирсэн Кевин маань ирчээрээ гүйсээр 2 хулгайчийн гарт өөрөө яваад орчихно. Цаад уланч Кевинийг авч явахдаа болгоомжгүй загинж тоглоомын дэлгүүр ухах гэж байгаагаа Кевинд хэлж орхино. Тэгээд явах зураа Кевин сэргэлэнтэж нөгөө хоёроосоо дахиад л зугтаж чадна. Мөн чи хөөцөлдөөнтэй кино шүү. Харин нөгөө талд Маккалистрийн гэр бүлийнхэн арай гэж Кевиний сургийг гаргаж авна. Тэгээд тэд Кевинийг дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй хотод ганцаараа байгааг олж мэдээд бөөндөө тийшээ явахаар шийдэхэд халуун Флоридад уйдаж байсан тэд бүгд бөөн баяр болцгооно. Харин Плаза зочид буудлаас хөөгдсөн Кевиний хувьд очих газаргүй болж Нью-Йорк хотын гудамжаар дэмийл сэлгүүцэж байлаа. Ингэж явахдаа тэр янз бүрийн эвгүй хүмүүстэй таардаг. Ингэж яваад Кевин нөгөө тагтаа тижээдэг эвгүй эмэгтэйтэй дахиад таардаг. Кевин айж чангаар хашгираад зугтах гэсэн ч хөлн чулуунд тэгэлсэн учраас зугтаж чадсангүй. Гэтэл цаадах нь Кевинд зүгээр л туслах гэсэн байлаа. Энийг нь ойлгосон Кевин бүдүүлэг ажилсандаа уучлал гуйгаад эргээд ирдэг. Тэгэд Кевин тэр эмэгтэйг хамт халуун шоколад ууй гэж хөрнө. Тэд хамтдаа тэр эмэгтэй байнга очдог нэг газарт очицгаалаа. Тэнд тэр хоёр сэтгэлээ хуудлан ярилцгаад тэр эмэгтэй өөрийгөө маш их ганцаардаж, гадуур хогддог тухайгаа ярьж, заримдаа яг л тэр гудамжны тагтаануудтай адил болсон мэтэр сандаг тухайгаа хэлнэ. Хариуд нь Кевин сэтгэлийг нь засаж, бусдад өөрийгөө нээж, бусадтай сайн найз нөхөд болохыг зөвлөдөг. Сахилгагүй жаал гэхэд Кевин овоо ухаалаг хүү байгаа биз? Ингээд эмэгтэйгээс салж явахдаа Кевин нөгөө 2 хулгайч танкны тоглоомын дэлгүүрийг ухах гэж байгааг саналаа. Тэгээд манай залуугийн баатарлаг занхуудалж тэднийг зогсоохын тулд дахин нэг мастер төлөвлөгөө бодож олно. Тэрээр барилгын материал болон босод эд зүйлсийг ашиглаад өмнөхтэй адил төстэй урих зангнуудыг бэлддэг. Гэхдээ энэ удаад өмнөхөөс хавгүй илүү хатуу чанга урихнуудыг бэлдсэн байлаа. Тэр бүх урих занган хэрхэн ажиллахыг хэдүүлээ удахгүй харахуулна. Харин энэ зур Маккалистрийн гэр бүлийнхэн нь Плаза зочид буудалд иржээ. Харгалзах хөнгөө яваа хүүхдийг зочид буудалдаа буулгадаг. Тэгээд барьж авч чадлагүй алдчихдаг. Ямар гэчийн бүтлгүй хүмүүс нь энд ажилладаг байна гэж Кевиний ээжийг уурлахад цаадуулна. Нью-Йоркийн хамгийн шилдэгүүд гэж хариуллаа. Ингээд тэд гэр бүлээрээ тэр зочид буудалд өрөө аваад харин ээж нь хүүгээ хайхаар ганцаараа явдаг. Энэ зур Кевиний өшөө авалтын цаг эхэлж байлаа. Шүн дунд 2 хулгайч дэлгүүр дотор орчихсон. Кассыг нь ухаж эд мөнгөө шуудалж байх үеэр гэнэт дэлгүүрийн цонхыг хэн нэгэн тогших сонсогдлоо. Кевин тэдний зургийг үйлдэл дээр нь авч орхино.
Цаадуул нь ууралж Кевинийг барих гэсэн ч мань Кевин тэднийг зүссэн бүрээр зовоож, толгой руу тоосох шидэж, хадаас харвагчаар харваж, шатнаас унгааж, толгой дээрээс нь багаж асгаж, түүгээр зогсохгүй тогонд цохиулж галд хүртэл шатааж өргөдөг. Кевинтэй орооцолдоод Дими гэдгийг тэр хоёр хулгайч яс махандаа шингэтэл ойлгоцгоно. Тэр тусмаа Крисмас баярын өмнөх орой. Гэвч тэднийг зүссэн бүрээр чадсан Кевин тэднээс зогтож явахдаа өөрөө халтарч унаад баригдчихна. Ингээд мань хоёр хулгайч Кевинийг хөнгөө цэцэрлэгт хүрээлэнд авчираад сүрдүүлж эхэлнэ. Тэд Кевинийг яаж тамалж зовоохоо ярилцж байх зур тэдний эргэн тойронд хэдэн зуун тагтаа шувуу цугларсан байлаа. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байгаа зү. Нөгөө тагтаа тэжээдэг эмэгтэй тэнд ирж гисэн байлаа. Тэгэд тэр хоёр хулгайч руу тагтааны хоол цацаж өргөсөнд тэднийг нүд эрэмхийн зур хэдэн зуун тагтаа бүжиж авна. Ингээд Кевин маань тагтаа тэжээдэг хатагтайд талархлаа илэрхийлээд тэндээс явахдаа цагдаа нарт дохио өгөхийн тулд салют буудуулж орхиод гүйж одно. Цагдаа нар ч тэнд очиод хоёр хулгайчийг барьж авахад цүнхнээс нь тэдний хулгай хийж байгаа зураг болоод Кевинийг тамалж ална гэж сүрдүүлж байсан ярианы бичлэг бүхий касет олддог. Ингээд мань хоёрыг цагдаа нар баривчлаад өчиггүй аваад явна. Энэ зур хүүгээ хайж явсан ээж нь эргүүлийн цагдаад хандаж хүүгээ хайхтан туслахыг ятгах чадна. Кевин нэгэн том сүлд модны өмнө зогсоод Крисмас баярын хүслээ шивнж байлаа. Тэр энэ удаад бас л ямар нэгэн бэлэг биш, гагцхүү гэр бүлийнхнээ эргүүлж авахыг гуйдаг. Гэтэл хэдхэн хормын дараа ээж нь Кевинийг оллоо. Тэгэд тэд бие биенээсээ уучлал гуйгаад плаза зочид буудлал руу явцгаадаг. Маргааш өглөө нь Кевиний хамаатны хүү Фуллер Кевинийг сэрэж Крисмас баярын бэлгээ задлах цаг болсныг хэлнэ. Гэвч Кевин эхэндээ ямар нэгэн бэлэг авах талаар ямар ч хүлээлтгүй байдаг. Учир нь Санта зочид буудалд бэлэг үлдээдэггүй гэж тэр бодож байлаа. Гэтэл тэдний гайхшруулж тэдний зочид буудлын өрөөгөөр дүүрэн бэлэг ирж гэж. Энийг харсан бүгдээрээ баярлаж хөөрцгөн. Тэр бүхэл дээрлэхүү бааз хүртэл сэтгэл нь хөдөлж Кевинээс бас л чин сэтгэлээсээ уучлал гуйгаад хамгийн ихний бэлгийг задлах эрхийг Кевинд өглөө. Энэхүү Крисмас баярын өглөөг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлсэн Кевин маань тагтаа тэжээдэг хатагтай руу гүйж ирээд сайхан баярлахыг хүссэн өрөөгөд үрд найзууд байхыг бэлэгдэж хос тагтааныхаа нэгийг бэлгэлнэ. Ингээд бүх зүйл амар сайхандаа жаргадгийн даваан дээр Кевиний аав зочид буудлыг дөрөгтөл хашгирах сонсогдлоо. Учир нь Кевин өрөөний үйлчилгээнд хэтэрхий их мөнгө үржигсэн шүү дээ. Өрөөний төлбөр нь тухайн үеийн ханшаар $1000 орчим гарсан нь баярын уур амьсгалыг нураахад хангалттай их мөнгө байлаа. Ийм нэгэн үйл явдлаар энэхүү гайхалтай кино маань Конец фильм. За, энд хүрээд энэ галзуу гайхалтай киноны тайлбар маань дуусч байна. Гүнэр жил болгон л үздэг хэрнээ ёор ойддгөө нэг тийм сонин дулаахан одоо юу хэмдэ нэг тийм ид шидтэй кино шүү тийм ээ. Мөрөн лав одоо хідэн ч удаа үзсэн юм байна. Та нар маань ярих хүсвэл сэтгэгдлээр бас хэдэн удаа үзснэ ч гэдэг юм уу нэг тийм энэ киноноос өөрт чинь нэг тийм мэдрэгддэг нэг зүйлүүдээ бас нэг сэтгэгдлээр хуваалцаарай. Бас сонин шүү дээ тийм ээ. За тэгээд энэ галзуу гайхалтай киног та нарт маань ярьж өгөхөд дугаарыг маань хамтрагчаар дэлхийд тэргүүлэгч Чик брендing аль биесны борлуулагч Top Electronics дэлгүүр хамтран ажиллаа. Гиснээс цаан чинь нийслэл Улаанбаатар хотод маань агаарын бохирдлуудаа ямар их байгаа юм манайхан тийм ээ. Морогийнх нь хоолой бас саяхан нэг хэсэг өвдөд ч одоо хэцүүхэн л байлаа шүү дээ. Энэ бүхэндээс утаа бас тодорхой хэмжээгээр буруутай л байгаа шүү дээ. За тэгэхээр энэ асуудлыг Top Electronics дэлгүүр маань бараг шийдэж яаж вэ гэхээр Америкийн номер 1 агаар цэвэршүүлэгч болох Levoit брендийг аль биесээр оруулж иржээ. Яадаг гэдэг үг гэхээр та гэртээ авсан байхад гэрийн чинь агарыг бараг л 100% цэвэршүүлнэ л гэж ойлго. Тэгэхээр энэ муухай утаатай өвлийг ингэж л хэдүүлээ нэг юм давцгаая да. Өнөр хаанаас авах вэ гэхээр та бидний мэддгээр халдвартын Централ молын замын эсрэг талд Top Electronics дэлгүүр маань янзын сайхан ягаан өнгөтэй байж байгаа. Бас 3 дугаар хороолол салбар нь бидний сайн мэддгээр өргөө кино театраас дээшээ өгсөд тхий голд нь мэлтэж байгаа. Бүр болохгүй бол 700 11 гэж залгаад бүх мэдээлэлээ авч тэгэл болоо. За тэгээд хэдэн бороонууд нь амжуул 31-нд та нартай зориулаад бас нэг гайхалтай шинжлэлийн киног ярьж өгөх гэж хичээнэ. Амжихгүй бол тэгэл та нар маань ойлгоно үз. Гэхдээ амжуулахыг хичээнэ, окей? За тэгээд дараагийн бас нэгэн галзуу киногаар хэдүүлээ уулзахын ерөөл тавь. Тэр болтол та нар маань Саба Драгуул Саба адарсан бол лайк дараад л хүлээж байхад болчих юм шүү. Түр баяртай.